12 вам? Вы видели, я вас забрала, бригада ближе освободилась. Энэ бол диспетчерийн өрөө, төрөгний тэрэг бүрийн чих тарих гэсэн үг. Бүх дуудлага яг энд төвлөрч, багуудад хуваарлагдана. Мөн эндээс баг эмчнэр шаардлагатай бүхэнтэй цүнхээ авч явна. Ингээд анхны дуудлага ирлээ. Хөдлөх цаг боллоо. Хот дотор төрөгний дэрэг 20 минутаас бага хугацаанд очих ёстой. Ялангуяа яаралтай тохиолдолд. Үүнд зүрхний шигдээсийн эрсдэл, ухаан алдах, зам тээврийн осол, цус алдалт, хурц хордлого гэх мэт тохиолдол багтана. Харин энэ удаагийн дуудлага бол хойшлуушгүй тусламжийн дуудлага. Өөрөөр хэлбэл эмчийн оролцоо шаардлагатай аж. Амь насанд шууд аюул учруулаагүй гэсэн үг. Гэсэн ч эмч нар ямар нэгэн аюултай зүйл байхгүй баталгаажуулахын тулд шаардлагатай шуурхай үзлэг, шинжилгээг бүгдийг хийдэг. Өвчтөн бүр өөрөө хөл дээрээ явж чадлаа. 8 дугаар баг 133 дугаар бүхээг тээвэрлүүлэхээс татгалзсан. Энэ бол сул зогсолтод дургүй ажил. Нэг баг дуудлагаас чөлөөлөгдөхдөө зэрэгцэн дараагийн дуудлага ирнэ. Энэ удаа хүүхдэд тусламж хэрэгтэй болжээ. Ажил нь хүнд тэр дундаа сэтгэл зүйн хувьд амаргүйч, эмнэлгийн ажилтнуудын хувьд энэ бүхэн өдөр тутмын ажил нь болж хувирдаг. А то, что она такая тяжелая, вас не останавливает? Какая работа может быть тяжелой, правильно? Облегчает работу наших героев. Манай патруудын ажлыг тэдний үнэнч төмөр хүлэг хөнгөвчлөдөг. Машин нь эмч нар ямар ч хүнд тусламж үзүүлэх боломжтойгоор тоноглогдсон байдгийг. Би түргэн тусламжийн төвд 21 жил ажиллаж байна. Анх яагаад энд ажиллахаар шийдснээ санахгүй байна. Ийм олон жил ажиллажээ. Магадгүй хүмүүс туслах хүсэл байсан бах. Хүнд туслаад үр дүнгэнд харахаар сэтгэлд нэг л хөнгөрдөг. Тусалж чадсан хүмүүсийнхээ төлөө баярлалдаг шүү. Дуудлага бүр өөр өөрийн сэтгэл хөдлөлийг дагуулдаг. Сайхан ч байна, тийм ч таатай биш нь ч байна. Энэ бол манай ажлын онцлог. Бид бүгд үүнд дассан. Би юунд орж байгаагаа мэдж байсан. Бас надад энэ ажил маш их таалагддаг. Гэхдээ тассан ч гэлээ зарим өвчтний төлөө тэд сэтгэл зовнисоор байдаг. Тим өвчтнүүд үе таардаг. Зүгээр л биеийн байдал нь сонирхол татна. Дараа нь гэрийн аягаар нь эсвэл хүлээ авах тасаг руу залгаад өвчтний биеийн байдлыг асуудаг. Өвчтөд идэрсэн гэсэн мэдээлэл авахар сэтгэл ханах мэдрэмж төрдөг шүү. Манай баатрууд анхны дуудлагаач мартаагүй явдаг. Миний санаанд үлдсэн хамгийн анхны дуудлага бол зам тээврийн осол байсан. Хүүхэд машинд мөргүүлээд 2 шилбэн ил хугарсан байсан. Тэр тохиолдол миний санаанд тод үлдсэн. Тэдний хэлж байгаагаар ажлын хамгийн том саад бол зам тавьж өгдөггүй жолооч нар. Бяцхан өвчтнийг цаашдын үзлэг шинжилгээнд хамруулахаар эмнэлэгт хүргэлээ. Харин манай баг цааш хөдөлж дахин хүний аим аварахаар яарвчлана. Учир нь мэргэжлийн баярын өдөрч тэдэнд амрах зав байдаггүй. Алена Михалева, Арина Бельдинова, новости дня. Найралдууны тулаанд нийт 23 хамтлаг оролцлоо. Нийт 340 оролцогчтой байв. Тэдний дунд багш, хүмүүжүүлэгч, эрхлэгч, захирал, тогооч мөн барилгын үйлчилгээний ажилтнууд багтжээ. Оролцогч бүр гайхалтай үзүүлбэр бэлтгэсэн байлаа. Манай хамт олон бүтээлч хөгжилтэй хүмүүс. Бид хотынхоо уламжлалт нийцэх хичээдэг. Найралдууны тулгаан олон жилийн турш зохион байгуулагдаж ирсэн. Нэг хэсэг завсарласан ч сүүлийн 2 жил манай хамт олон янз бүрийн урын сантаагаар идэвхтэй оролцож байна. Ямар нэгэн дууны дахилт эсвэл бадгнаас нь төлөвлүүлаач. Манай хамт олонны дунд аюулслаг багш ажилтнууд гэдэг маш үнцэнтэй хэрэг юм. Тэд ийм байдлаар авиалсаа нээж харуулах боломжтой болж байна. Хамгийн гол нь бид ард түмнийх үнэт зүйлсийг хүүхдүүдэд дамжуулж байна. Хүүхдүүд эдгээр дууг сонсож, орос болон бурятийн түүхийг судалж мэддэг. Урын сангаасаа төлөвлүүлаач.
Энэ жилийн найрал дууны тулааныг Оросын ард түмнүүдийн эв нэгдлийн жил болон Улаан-Уд хот байгуулагдсаны 360 жилийн ойд зориулжээ. Найрал дууны тулаан Улаан-Уд хотын захиргааны байгууллагын хэмжээнд 2017 оноос зохион байгуулагдаж байна. Ковидын үед уламжлалт хэлбэрээрээ төр зогссон. Харин 2024 оноос бид энэ форматыг дахин дэмжин үргэлжлүүлсэн. Учир нь найрал дууны тулаан бол боловсролын салбарын хувьд хэвшмэл бус арга хэмжээ. Гэсэн хэдий ч манай боловсролын байгууллагууд хөгжмийн авьяасаа дуртай харуулдаг маш олон авьяаслаг багш ажилтан бий. Ер нь найрал дууны тулаан гэдэг бол эв нэгдлийн тухай юм. Найрал дууны тулааны гран-при шагнал болон 25 мянган өрөвлийн сертификатыг Зорг цэцэрлэгийн хамт олон хүртлээ. Мөн уралдааны бүх ялагч шагналтнууд хотын өдрийн үеэр зөвлөлүүдийн талбайд болох тоглолтод оролцсон дуулах юм а. Генеральная репетиция. Гарааны өмнөх ерөнхий бэлтгэл. Зайран 6 настай. 3 жилд нь Nose Worker хичээлж байна. Sky Trier яг мэрэгэн бууч шиг ажиллана. Шанцаатай нуувчийг алдалгүй олдог. Nose Work-ийн хэцүү зөвхөн нам гүм өрөөнд хайлт хийдгүүд оршин. Жишээ нь тээврийн хэрэгсэл гэсэн талбар байна. Энд автомашин, мотоцикл, бүр ундаг дугуй хүртэл ашиглана. Шүүгчид шанцааг дугуйн арам эсвэл гიშгүрт бэхлэн. Харин нохоо гадны үнэрийг үлтэн, хамраараа төмөр иданг, хэрэгээсний завсраар үнэрлэж олох ёстой. Салхи гадны үнэр хотын чимээ. Энэ бүхэн ч шалгалтын нэг хэсэг. Америк бүл үйлдвэрийн бүсяд гадаа бэлтгэл хийх нь илүү таалагддаг. 2 сарын бэлтгэлийн дараа маргааш нохой болон эзэгтэй нь амьдралдаа анх удаа тэмцээний гараанд гарна. Хоёулаа догдолж сандарч байгааг тамаараа нууссангүй. Гэхдээ хамгийн гол нь оролцохын тулд Москва, Новосибирск руу нисэх шаардлагагүй гин. Бүх зүйл нь гэрт нь эрхүүд болж байна. Nose Worker хичээлж эхэлснээс хойш нохой маань илүү сахилга баттай болсон. Илүү хариу үйлдэлтэй анхааралтай болсон. Гудамжинд юм түүж идэхийг хүртэл байлсан. Өөрөөр хэлбэл тушаал сонсон үнэрлэн гэхдээ зууж авахгүй. Бид шууд ялна гэж бодоогүй. Бидний хувьд хамгийн гол нь оролцох. Нохой маань тэмцээнд өөрийгөө яаж авч явахыг би өөрөө яаж байх, юу мэдрэхээ ойлгох юм. Бид хоёр хэрхэн харилцан ажиллах вэ гэдгээ мэдэх нь чухал. Nose Work-ийг хүмүүс ихэвчлэн албаны нохойн сургуультай андуурдаг. Гэвч үнэндээ энэ бол нохой бүрт зориулсан спорт юм. Нохойнууд шанцаа, цэцэг эсвэл эвкалиптийн үнэр хайдаг. Энэ нь аюулгүй, сонирхолтой, мөн нохой тустай гэж нохой сургагчид хэлдэг. Хүмүүс бид ихэвчлэн нүдэрээ харж таньдаг бол бидний хувьд нүд чухал байдаг бол тэдний хувьд хамар нь хамгийн гол эрхтэн. Харин орон сууцнд амьдардаг бидэнтэй хамт салхилдаг нохойнуудаа бид ихэвчлэн үнэрлэхийг нь хүртэл зөвшөөрдөггүй. Учир нь гудамжинд энэ нь ердөө аюултай. Нэгвэл Nose Work нь нохойнуудын хэрэгцээг хангах, өөрийгөө илэрхийлэх маш том боломжийг олгодог. Специи либо ароматические масла. Тэмцээнд нийт 16 хос бүртгүүлжээ. Маргааш тэд Ирхүү хотын хувьд анхны үнэрээр шалгах сорилтыг даван туулах болно. Энэ тэмцээний ерөнхийлөгчийн дэмжлэгийн санд эмтсэн төслийн хүрээнд зохион байгуулж байна. Төслийг байгалийн биатлон гэж нэрлэдэг. Энэ нь эрхэм мужид нохойн спортын төрлүүдийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн юм. Үүнд Nose Work, Agility зэрэг төрлүүд багтана. Одоо Ирхүүд Nose Work-ийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр Сибирийн нохойнууд эцэст нь олон мянган километр явалгүйгээр хамрааран ажиллах боломжтой болох юм. Мэргэжил чиг баримжаа олгох гэдэг нь хүн бүрийн мэддэг энгийн үг. Гэвч энэний цаана гэр бүл, боловсролын байгууллага, бүс нутгийн тэргүүлэх компаниудыг нэгтгэсэн бүхэл бүтэн тогтолцоо бий. Спотур 2026 мэргэжлийн фестивалыг 5 дахь удаахаар зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагаа нь хүүхэд эцэг эхчүүдэд шинэ боломжуудыг нээж өгөх, мөн өөр байгалийн хязгаарыг боловсон хүчнэр хангахад чиглэжээ. Сургууль сурагчдад төгсгөхдөө тэдний цаашдын боловсролын замналд мөн итгэлтэй байх ёстой. Өөр байгалийн хязгаарын засгийн газар бидний өмнө чухал зорилт тавьж байна. Энэ нь залуусыг бүс нутагтаа үлдэж, эндээ боловсрол эзэмшин өөр байгалийн хязгаарын сайн сайхны төлөө ажиллах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм а.
Мэргэжил сонгоно гэдэг нь хүн бүрийн амьдрал дах чухал алхам юм. Хүүхдүүд хөдөлмөрийн тухай ойлголтыг сургуулийн ширээнээс мэргэжил чиг баримжаа олгох хөтөлбөрүүдээр дамжуулан авдаг. Тэдэнд өөр мэргэжлийг дотроос нь туршиж үзэх, өөрийн хүрхийг хүссэн тэр гэрэлт цамхаг олж харах боломж олгодог юм. Сургуулиудад эрт үеийн мэргэжил чиг баримжаа олох ажил байдаг. Бид хамгийн түрүүнд дунд мэргэжлийн боловсрол руу чиглэх боломжтой 6, 7, 8, 9-р ангийн хүүхдүүдэд анхаардаг. Бүх коллеж сургууль олчихыг хичээдэг. Хүүхдүүдэд таалагддаг. Бүхнийг дотроос нь харж болох ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг зордгоо. Үйл ажиллагааны хүрээнд 5,000 гаруй сурагч бүс нутгийн коллеж, техникумуудын талбай дээр эрэлттэй мэргэжлүүдтэй танилцжээ. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар дунд мэргэжлийн боловсрол улам бүрэн эрэлттэй болж, байгууллагууд ч үйл ажиллагааныхаа хүрээг тэлхийг хичээж байна. Эдгээр нь ажилчин мэргэжлүүд юм. Гагнуурчин, эскалаторын засварчин, бульдозерын оператор, жолооч, барилгын чиглэлийн мэргэжлүүд багтана. Боловсролын байгууллага бүр шинэ чиглэл нээхийг эрмэлзэж, боломжийнхоо хэрээр тэдгээр чиглэлийг нээж байна. Энэ хугацаанд оролцогчдыг мэргэжлийн туршилт, мастер класс, аялал, мэргэжил чиг баримжааны зөвлөгөө, интерактив асуулт хариулт болон квестүүд хүлээж байна. Залуучуудтай ойлгомжтой энгийн хэлээр ярилцах нь мэдлэг анхдагч марафоны илтгэгч бүрийн гол зорилго байлаа. Лекторууд ч хангалттай олон байв. Тэдний дунд тамирчид, эрдэмтэд, сэтгүүлчид багтжээ. Ер нь хамгийн өргөн мэдлэгтэй хүний ч сониуч зан хангахгүйц үйл ажиллагаа болсон юм. Манай сансрын нислэгийн түүхийн талаар товч танилцуулга хийлээ. Анхны хиймэл дагуулаас эхлээд анхны нислэг, техник технологийн товч тойм, мөн өнөөгийн байдал бид одоо юун дээр ажиллаж байгаа талаар ярьсан. Би хүүхдүүдэд бүтээлч эдийн засгийн талаар ярьлаа. Хүүхдүүдэд нэр томьёо тайлбарлана гэдэг амаргүй юм байна. Харин бид видео тоглоом, хүүхэлдэйн кино гэх мэт энгийн ойлгомжтой зүйл рүү шилжихэд тэд шууд бүгдийг ойлгосон. Энэ удаагийн марафоныг Оросын ард түмнүүдийн эвнэглийн жилд зориулсан тул бид өөрч хамтдаа гэсэн санаа яриа бүрийн гол шугам болж байв. Энэ нь зөвхөн хүлээцтэй хандахын тухай биш. Олон янз байдал бол бидний хүч, амжилтад хүрэх тулгуур гэх тухай юм. Сэтгэл зүрхний нэгдсэн тэмүүлэл гарч ирэхэд хаана байх нь хамаагүй. Сайн дурын ажил, мэдээллийн чиглэл, эсвэл зүгээр л сэтгэлтэй иргэдийн дунд очив. Аливаа талцал бүх зөрчил тэр даруй арилдаг. Миний лекц Оросын олон үндэстний шин чанарын тухай байсан. Олон үндэстний Оросыг юу нэгтгэдэг, олон ард түмэн хэрхэн зэрэгцэн оршиж амьдарч байна вэ? Мөн өнөөдөр энэ онцлог олон үндэстний байдлыг хэрхэн хадгалах вэ гэдэг талаар ярьсан. Лекцүүд зорилтод үзэгчдэд хүрч чадлаа. Залуучуудад ч хэлэх зүйл байна. Бид ангаараа залуустайгаа ирсэн. Маш сонирхолтой ярьж байна. Марафон сонирхолтой болж байна. Би олон шин зүйл мэдэж авлаа. Надад таалагдж байна. Үнэхээр сонирхолтой баримтууд байна. Насан турсан хүнд хүртэл угсаатнуудыг салаатны аяг гэж ангилдаг гэдгийг мэдхэд сонирхолтой байлаа. Якутсктай хамт марафон Оросын өөр 9 хотод холбооны тойрог бүрт эхэлжээ. Ирэх 3 өдрийн хугацаанд уг үйл ажиллагаа нийт 17,000 хүнийг хамрах юм. Ржана Гармаева, Виктор Ячковский, Якутск. 5 дугаар сарын баярын өдрүүдэд хятадын хотууд спортыг жуулчдыг татах хэрэгсэл болгож байна. Гол бооцоо нь хөл бөмбөг. Тоглолтууд үзэгчдийг цуглуулж орон нутгийн хэрэглээг нэмэгдүүлж байна. Гуйжоу мужийн Шүццэн хоршуунд тосхны суперлиг хэмээх тэмцээний шигшгэ тоглолтууд болж байна. Хэдэн сарын турш үргэлжилсэн шалгаруулалтын дараа 100 гаруй багаас 21 нь л үлджээ. Анх орон нутгийн санаачлах хэлбэрээр хэлсэн фермерүүдийн тэмцээн үндэсний хэмжээний үзэгдэл олж аялал жуулчлалын чухал шалтгаан болон хувирсан байна. Үнэхээр гайхалтай. Би Цүнчаог эхнээс нь дагаж үзэж байгаа. Тоглогчдыг нь бүх багийг нь мэднэ. Баярын өдрүүдээр тоглолтуудыг өөрийн нүдээр үзэхээр ирсэн. Дашрамд нь ойролцоох сурингуудаар ч явлаа. Тэнд ч бас маш сонирхолтой арга хэмжээнүүд болж байна. Энэ бол янз бүрийн үндэстэн ястнууд хэрхэн нэгдэж, спортын тусламжтайгаар эдийн засаг хэрхэн хөгжиж болдгийн сайхан жишээ. Надад маш их таалагдж байгаа.
Баярын өдрүүдэд Чунцянд 480 мянган гаруй хүн зочлох төлөвтэй байна. Орон нутгийн бизнес эрхлэгчид үр нөлөөг нь хэдийн мэдэрсэн. Худалдааны цэцгийн эзэн Ян Чичуан хэлэхдээ орой болтол ажиллах шаардлагатай байгаа ч энэ нь өөрийн гэсэн үн цэнтэй гэж байна. Өглөөнөөс шөнийн 1-2 цаг хүртэл бид завгүй байдаг. Бизнес мэдэгдэхүйд сайжирч орлого үүссэн. Улс орны өнцөг болон бүрээс ирсэн хүн бүрт баярлалаа. Мөн Чунцяод баярлалаа. Жуулчдыг татаж байгаа өөр нэгэн цэг бол Дзянси муж. Нанчан хотуудын багийн дундах мужийн аврах шалгаруулах тэмцээн буюу Гангийн Супер лиг эхэлжээ. Маш их баяртай байна. Эхний тоглолт буюу Нанчан Ганжуагийн эсрэг маш ширэн өрнөсөн. Харин тоглолтын дараа энэ тасалбараараа Нанчаны үзэсгэлэн газруудыг үзэж болно. Хөнгөлтүүд нь сайн, үнэхээр ашигтай. 5 дугаар сарын амралтын өдрүүдэд хөл бөмбөгийн тоглолтын тасалбар нь ресторан, дэлгүүрээс эхлээд алдартай газруудаар хийх аялал хүртэл бүхэл бүтэн зугаа цэнгэлийн экосистемд нэвтрэх эрх болон хувирч байна. Тасалбартай бол хөнгөлөлт идэлнэ гэж сонсоод шууд ирсэн. Хөнгөлөлт ихтэй амралт сайхан байна. Нанчанд дахиад 2 хоног үлдэх бодолтой байна. Аялал жуулчлалын салбарч шуурга хариу арга хэмжээ авч байна. Бид зөвхөн хөнгөлөлт үзүүлээ зогсохгүй хөл бөмбөгийн багт наадам үзэсгэлэн худалдаа ажиллуулж эхэлсэн. Гол санаа нэг тасалбараар хүн илүү баялаг, бүрэн дүүрэн амралт авах боломжтой байх явдал юм. 5 дугаар сарын баярын өдрүүдэд зөвхөн хөл бөмбөг үзэгчдийг цуглуулж байгаа юм биш. Улс даяар тоглолт, гүйлтийн тэмцээн, наадмууд хүмүүсийг татах төв болж байна. Жуулчид сонирхолтой үйл явдлыг тойруулан аяллаа маршрута төлөвлөх нь улам нэмэгдэж, нэг тоглолт эсвэл шоуг бүрэн хэмжээний аяллаа хөтөлбөр болгон хувиргаж байна. Чили чинжүүдээс Сичуан кофенээс эхлээд хятадын уламжлалт туйлсын баатруудын зурагтай ундаа хүртэл энэ бол өвөрмөц амт дүр төрхтэй зэс юм. Энэ бүхэн бол Чиндүү хотод залуу бизнес эрхлэгч Ли Фэяны нээсэн Чинг Хианг кофений сүлжээ юм. Амьдрал богинохон. Би өдөр бүр нэг хэвийн зүйл давтаж зүгээр л урсгалаараа явах биш, утга учиртай зүйл ихийг хүсдэг. Тэрээр кофений сүлжээг 2023 онд эхлүүлжээ. Тэрний гол санаа нь уламжлалт соёл болон хэрэглэгчдийн шин чиг хандлагыг хослуулах явдал байлаа. Бид хүмүүсийг хятадын соёлтой танилцуулахын тулд кофег ашигладаг юм. Амтаас эхлээд харагдах байдал хүртэлх бүх деталь хүмүүсийг Чиндүүтэй холбогдож байгаагаа мэдрэхэд мөн энэ соёлыг түгээн дэлгэрүүлэхэд тусалдаг юм а. Хятадын шинэ үеийн бизнес эрхлэгчид хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэрнийг бодит амьдралд хэрэгжүүлэх аргуудыг шинээр харж байна. Заримдаа энэ бүхэн санаанд оромгүй амттай нэг аяг кофенээс эхэлдэг.